Сайн байцгаана уу найзуудаа? Оюка байна. Юна байна. За энэ удаагийнхаа бичлэгээр би нөгөө нэг аппликейшнаараа дамжуулаад бараа захиалга хийж үзэл. Ер нь бол гар утснаасаа бүгдээрээ хамтдаа дэлгүүр хийцгээе. Та нар ч гэсэндээ дагаад хийгээд үзээрэй. Тэгээд хамтдаа дэлгүүр хийсэж үзцээ. Ерөөсөө гэртээ суужаад гэсэн үг шүү дээ. За аппликейшн лого мэдээж орно 4-ийн дагуу реклам явна. За рекламаараа за доош гүйлгий юу байна. За энэ дээдлийн энэ хэсэг байгааз энэ хэсэг бол today recap буюу өнөөдрийн онцгой үн гэдэг best бараанууд болон бөөний худалдан авалт хийхэд одоо хямдруулах онцгой өмнөд гэдэг юм уу тийм онцгой юмнууд байдаг учраас онцгой ангиллууд байж үзээ дээдлийг бас харж явах хэрэгтэй. За ингээд түрүүний онцгой өмнө буюу ишийг нь ороод хараад үзэж яхад хураа лоттой ихтлгүүрийн бараа 15% хэмдэрсэн байна гинэ. За ороод үзье. Дашиг бүлгээд за бачаар энэ дээр купон байна. Хэдүүлэг купон авах хэрэгтэй. Купон авал дараа нь бараа хэмдруулна гэсэн үг шүү дээ. За ингээд бүгднийг авъя. Ое. За купон авчлаа. За доош гүйлгээд үзье. Юу вэ? Сандал байна. Хөргөн сандалнууд байна. Гоём. Хөргөн төрөвч байна. Цүнхнүүд байна. Зүүн болж байгаа хэмжээдүүл сандал авч үзье тийм. Энэ амар хөрхөн хараа олон нь амар нарийнх юм биш. Энийг авъя. За ингээд бараа руугаа дараад оронгууд нөгөө авах чаа барааны маань тайлбар болон одоо зургнууд ингээд гарч ирнэ. Торийн сандал хөрхөн байгааз. За энэ үнэ нь болохоор 106,000 вон гэд. За ингээд авахтаа сайзаа мэдээж сайн шалгах хэрэгтэй. Мөн тэр хуруугаар зааж байгаа дээд болон доод хэсэг таны барааны мэдээлэл явж байгаа. Энэ барааныхаа мэдээллийг маш сайн шалгах хэрэгтэй зүв байна уу буруу байна уу? За евро саяж 36 ярьцмаар за ингээд бүх мэдээлэл юмнуудаа шалгаад орчихсон болвол күмээ хагийн буюу улаан давчаа дараад орчих хэрэгтэй. За тэвнгүүд захиалга хийх болон төлбөр төлтийн хэсэг гарч ирж байна. За энэ дээр песүнжи буюу хөргөлтийн хаяг тэгээд кибун песүнжи буюу үнцэн хаяг, шинэгүү песүнжи буюу шинэ хаяг, за хаягийн чагсаалтуудтай. За энэ хуруугаар зааж байгаа хэсэг бол таны үнцэн хаяг гэж оруулсан хаяг байгаа. За шинээр хаяг оруулах хэвлээ шинэгүү песүнжи гэдэг өрөө дарж оръё. За дараад оронгууд пади шинэн бүн имёг буюу хүлээн авах хүний нэрийг оруулаарай. За юнату. За доор нь утасны дугаараа бичнэ. Та өөрийнхөө нэр болон утасны дугаарыг маш тодорхой зөв бичих хэрэгтэй. За гэрээ хаягаа хайхтаа үпион паночакки буюу шуудангийн дугаараар хайна. За хаяг хайх жишээ доор нь харуулж ин тийм ээ. 3 төрлийн жишээ байна. Та өөрийнхөө гэрээ хаягийг барилгынхаа нэрээр үгүй болвол за минь нэрээр үгүй болвол дүүрэг хорооныхоо нэрээр тийм ээ. За хэдүүлээ ямар ч хамаагүй дүүргийн нэр оруулъя. Ёндон. За ингэнгүүт тухайн ёндонтой холбоотой бүх одоо хаягийн чагсаалтууд гарч ирж байгаа хгүй аль нэгийг сонгоё. За аль нэгийг сонголоо. Та өөрийнхөө хаягийг оруулахдаа өөрийнхөө байрны нэр болон өөрийнхөө оршин сууж байгаа хаалганы дугаарыг маш зөв тодорхой оруулах хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. За ингээд энэ дугаар зааж байгаа хэсэг болол нөгөө нэг хүргэлтийнхаа хүнд хэлэх мессежүүд тийм ээ. Пужэши комбишэрэ маккэж үсэё. Пужэши яллаг парамнида ч юм уу тийм. Гэртээ байхгүй болвол доотлын хамгаалалтын ажилтнанд хүргээд үлдээчээрээ. Эсвэл над руу залгахаарай. Манай гэр бүлд үлдээчээрэй гэдэг юм уу тийм. За хэдүүлээ над руу залгаарай гэдгийг сонгоё. За энэ дараа нөгөө нэг хэдүүлгийнх нь авсан купон байгаа штэ. Купонаараа хэдүүлээ бараа хөнгөлөж авъя. 106,000 воноор юм авсан юм чинь хамгийн өндөр 15% буюу тийм 84,000 вон болтлоо хэмдэрж байна. Нөгөө бараа маа. За тэгээд бүх юмаа шалгасан болвол нөгөө нэг төлбөрийн хэлбэр буюу төлбөр төлнө. Тэгээд төлбөрөө болвол зээлийн картаар эсвэл нөгөө нэг чек картаараа дансаар шилжүүлж болно. Аль эсвэл нөгөө нэг гар утаснасаа бас төлбөр төлдөг штеп гар утсаараа төлбөр төлж болно. За хэдүүлээ болвол анхлан хийж байгаа учраас дараа төлбөрт буюу нөгөө дараа нь дансны дугаараар төлбөр төлөх хийгэн сонгоё. Мөдхүнжан ивгэн. За ингээд мөдхүнжан ивгэмийг сонгонгууд доотлолт нь болохоор ямар банкаар шилжүүлэх вэ гэх банкны сонголтууд гарч ирнэ. За эндээс та өөрийнхөө үйлчлүүлдэг банкийг сонгох хэрэгтэй.
За энэ дээр ингээ бүх Солонгосын бүх банкны мэдээллүүд гарч ирж байна тийм ээ. Эндээс за би өөрөө хэрэгэлдэг банк гэх юм бол Нунхё буюу NH банк. Тэгэхээр Нунхё банкыг сонгоё хэдүүлээ. За Нунхё банкыг сонгочихлоо. За үүний дараа юу харагдаж байгаа вэ гэхээр одоо таны төлбөр төлөх хугацаа харагдаж байна гэсэн үг. За хэдүүлээ болвол ингээд мөд хунжаан эвгэм гээд дараа төлбөр төлнө гэдгийг сонгоцсон учраас бид нар 2020 оны 4 сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө гэсэн үг байхгүй юу? Та өөрийнхөө одоо 84,000 вон төлбөрийг төлөх хэрэгтэй гэсэн заалт харагдчихсан. За үүний дараа Кёлжи хаги буюу төлбөрөө төлөх гэдэг товч дарангууд таны гар утсанд болон Какаотог хэрэглэдэг Какаотог мэйл хаягнууд тарчин ингээд төлбөрийн мэдээлэл чинь ингээд шууд хүрээд ирчин. Таны дансны дугаарт ийм дансны дугаарт эдэн сарын эдний өдрийг хүртэл тэдэн төгрөг шилжүүлсний дараагаар тийм ээ таны төлбөр баталгаажигдана ч гэдэг юм уу. Гэт одоо бүх мессежүүд танд ирчин. Үүний дагуу та данс харж агаад энэ дансны дугаарыг харж байгаа та төлбөрөө шилжүүлэхэд л болоо гэсэн үг. За ингээд төлбөр шилжүүлсний дараа таны бараа ингээд танд хүргэлтэнд гарна гэсэн үг байгаа. За ингээд энэ удаагийн бичлэг маань бичиж анхаарал тавьсан явдал баярлалаа.